сайн байцгаана уу манайхаа. Шүний минь яг одоо Сөүл хотод байна. Шүний техник цаг 48 минут болж байна. Энэ цаг үе мөчөө та бүхэнтэйгээ шүн дундын яриагаар уулзч байна. Зүрх муутай хүн бол үчээд сонсоод хэрэггүй бах гэдгийг өөртөө хэлье. За багш нь Сөүл хотод нэгэн байшинд орон сууцны 5 давхар орон сууцны 4 давхарт нь 15 хоногийн хугацаатаар түр ажиллаж аваад амьдарч байгаа. Энэ хугацаанд энэ байшинд итгээ цонин зүйлс бас болохыг тохиохыг үзлээ. Энэ байшинд 2 дахь өдөр нь байж хонголж байтал нэгэн сүнс шүн гарч ирсэн. Энэ сүнс болоос 16 насыг арай хүрээгүй залуу хэн эмэгтэй хүний сүнс байсан. Багш нь урд нь өмнө нь Монголд болон гадны улс орнуудад явж байхдаа олон удаа сүнстэй таарч уулзч таарч исэн боловч энд сүнс арай ондоо байна. Юм байна. За ирнийн тэнд явж байхад сүнснүүдийн хөвчлэн шүн дээрээс дарах онтож байхад дээрээс дарах. За яам жоохон тийм хүчээр хийлсэн маягтай дарангуйлсан маягтай байдгаа. За энэ Солонгос эрдэл нэг сүнстэй бол таарна очирна гэж би бодож байгаагүй. Японд бол сүнс их байдаг учраас Японд сүнстэй таарлах юмсан гэж их бодож байсан. За тэгээд энэ хүү байранд байдаг сүнс бол бас 15-аас 16 орчим насны нэгэн охин байдгийн байна. Тэгээд энэ хүү охин надтай ухамсар сэтгэхүйн төвшөнд харилцаж байгаа юм. За энд бол их удаж байгаа юм байна. Энэ хүү сүнс болоос их удаж байгаа. За жонч халаад нирван дөрийг үзүүлснээсээ хойш гэдгийм үү нас урснаас хойш их удаж байгаа. За надад ямар нэгэн тийм хүчээр хийлсэн юм уу, дарамтарсан, дарангуйсан, шүн унтаж яхад дээрээс нь дарсан ч гэдгийм үү, иймэрхүү зүйлийг үл үзүүлээгүй. За энэхүү сүнс болоос энд их удаж байгаа тухайгаа өгүүлсэн. Миний ойлгосноор бол гэрээсээ гарч яваад гэртээ эргэж ирж чадаагүй. Автын осол юм уу ямар нэгэн золгүй явдлаар тлэхаж болсон юм шиг байгаа. Намайг унтаж явахад би замын хаачжээ. Тэгсэн энэ гарч гаднаас орж ирдэг хаалганд шилэн хаалганы цан зогсож анхаарагдсан. Эхлээд үл ихэндээ бол бас их айцтай амир байсан. Гэхдээ бол царай зүсний хувьд бол бидний кинон дээр гардаг үздэг шиг бол биш. Харьцангуй одоо хүний айтайхан дүр төрхтэй нүд халтрам бус юм байна лээ. Тэгмэгцээ энэ шүүгэндээ би нэг 5 ширхгийг юм үлдээсэн. 3 ширхгийг нь би олж авсан.
2 шиг юм олж авч чадаагүй. Тэгээд энэ 2 юм олоход минь туслаач гэдэг хүсэл тавиад. За тэр 5 ширхэг зүйл нь юу юм бөхөл миний ойлгож байгаагаар бол хичээлийн хэрэглэгдэхүүн юм байна лээ. 5 өнгийн карттай гэлгуурууданд хийчихсэн босоо манайхаар урилах гэж хэлж болох үз. Нэг юм 5 юм тэмдэглэдэг цаас гэдэг юм байсан юм байлээ. За ингээд тэр зүйлийг минь олоход туслаач гэдэг надад хүсэл тавиад байгаа. Тэг би харамсалтай тэр энд чинь энэ байранд чинь эзэмшигчд нь олон солигдсон байж таараа. Тэр хэрээрээ шүүгээ шургуулган солигдсон байж таараа. Тэгээ надаас бол энэ шүүгээ энэ шүүгэнд байсан юм аа. Энэ шүүгэнд минь байсан юм зүйлийг олоход туслаач. Энэ шүүгээний энэ зүйлийг минь олох туслаач гэдэг ерэн товчхондоо бол ингээ хүсэлтгүй гаргаад их ээлдэг юм байлээ. Тэгээд өмнө нь бол багш нь одоо их олон газар олон сүнстэй бол уулзч таарч өгөл мэдээлэл авч харилцаа холбоо тогтоож байсан. Гэхдээ энэ удаагийн сүнс бол их тийм ээлдэг боловсон. Зүс царайны хувьд бол нүд халтран бол бус. За ерөнхийдөө бол цэвэр одоо царайлаг маягийн иймэрхүү сүнстэй бол ингээд байшин тул төр хэсэг амьдрч чинь 12 сарын 25-ны өдөр хүртэл байх бах. За одоо тэгээд эрен сүнсний тухай ярихад сүнс гэдэг чинь бол товчхондоо бол оюуны нэрийг юм аа. Ер нь бол хүн гэдэг чинь өөрөө материйн бие гээсний дараачаар хүн гэдэг чинь материйн биеийг физик бие гээсний дараачаар хүний оюун санаа мөнгө оршдгоо. Мөнхний оюун санаа хаана орж байгаагаар нь л бид нар дээшээгээ байх юм бол бурхан, дээд оргилдоо байх юм бол бурхан, арай доод төвшөнд нь байх юм бол усны эзэн савдаг. Хүний ертөнцид гаццсан байх юм бол сүнс. За доошлоод ирэх юм бол альбин чөтгөр гэдэг ийм англиар ерөнхийдөө ойлгож авч болно. Тэгээд сүнс гэдэг үл ердөө бүгд оюуны нэрийг юм аа. Бурханч бай, чөтгөрч байс. Хүний талигаажсан хүний сүнсч бүгд л ер нь оюуны нэрийг юм шүү. За одоо ингээд бас та бүхэндээ энэ байдаг өрөөг нь бас харуулъя. Гэсэн нэг өрөөнд нь өөрөө бас үзтгий. За тэр харагдаж байгаа шилэн хаалганы цанаах зогсож байлаа. Одоо тэр цаана шилэн хаалганы цан зогсож байгаа. Энэ хажуугаар ингэж гараад зам нь энүүгээр ороод энэ өрөөрөө ороод энэ шүүгээг ухах гэдэг шүүгээг онгоолгоод өг гэж гуугаад шүүгээг нь онгоолгож өгөөд олон гоц зүйлсүүд бий болооч өнөөх охины хүн тэр сүнсний гуйгаад байгаа зүйлийг нь би олж чадаагүй. Одоо тэгээ бодож байна бас нэг ном уншилгаар энэ сүнсийг дэшээ тэнгэрийн орон руугаа очихт нь бурхны орон руугаа очихт нь тусалдаг юм билүү гэж бас бодож төлөвлөж байгаа. За өмнөөс ийм олон туршлага бол багшд нь байсан. 2023 он та бүхэн мэдж байгаа бах. 2023 он багш нь Малайз улсад байхад Малайз улсын нийслэл Куала Лумпур хотод байхад Регалия хэмээх нэгэн 5 хоттой зочид буудал би тэрхүү 5 хоттой зочид буудлын 22 давхарт амьдарч байхад бас нэгэн сүнстэй таарч исэн. Тэгээд тэрхүү сүнс бол бас нас нэлээд тогтсон эмэгтэй хүний сүнс байсан. Хаалганы дэргэд байх хөргөгч галт тогооны шүүгийн ил дэргэд зогсоод байдаг. За өнөөх тэр эмэгтэй бол гаднад байдал нь бол огт зүс царай юм бол харагдахгүй учир нь исламын шишинтэй хүн байсан. Нүүрэндээ гівлүр зүүчихсэн тас харангийн хувцастай. Бас анхаарахд бол их айцтай байсан. Тэгээд тэрхүү сүнс болвос тэр галт тогооных юмнуудад хөргөчөнд нь хүрэхэд бас их эвгүй дургу ханддаг.
За шүн бас их ирдэг байсан. За тэгээд өнөөх Малайзийн Куала Лумпур хот дахь Регалиа хэмээх тавуудад буудлын 22 давхар дахь дээр сүнсийг явуулахад миний би ном уншилгаа уншаад, тарина уншаад гэвч ямар ч нөлөөлөлгүй байсан. Буддын шашны ном уншилгаа уншаад тэгвч ямар ч тийм хүч нөлөө үзүүлж чадаагүй. Тэгмэгцэн цангаан аваад цангаан дэлдээ тон чанга дуу чимээ гарах гэдвэл өнөөх сүнсүл агаарт замгарч байсан. За тэгэхээр зэрэг оюуны энергийг бас тэр сүнс гэдэг зүйлийг үргээх, холдуулах, айлгах, зайлуулахын тулд цанг ашиглаад ямар нэгэн тийм чанга дуу чимээ аваа, за хонхны чимээч гэдэг юм уу. Цан нэг одоо юу вэ нөх хонх ямар нэгэн та бүр аргаа барах юм бол тэр төмпөн сав цохч гэдэг юм уу. Иймэрхүү дуу чимээнээс айдаг, сарндаг. Тэр дуу авианы долгионоос нөлөөлөж цацарт сарндаг юм байна гэд бас тэр үед бол бас сайн мэдэж авч ирсэн. Ингээд тэрхүү Малайз улсын Куала Лумпур дахь Регалиа гэдэг зочид буудлын 22 дахь давхарт байсан. Тэрхүү исламын шашны сүнстэй бол ухамсар сэтгүүн төвшөнд харилцаж огч чадахгүй байсан. Тэгээд аргаа бараад дуу чимээний тусламжтайгаар явуулсан байгаа. Одоо харин энэ Солонгос улсын Сөүл хот дахь энэ байранд байгаа энэ 15-аас 16 орчим насны энэ залуухан охины сүнстэй бол ухамсар сэтгүүн хүрээнд бол харилцаад их ээлдэг боловсон юм байлээ. Юу хүсэж гуйгаад байгааг бол над хэлж өгүүлсэн. Түүнийг нь хайж авах арга бодож байгаа. Болохгүй ямар нэг юм орлуулж өгөөл гэж бодож байгаа. Уг нь багш нь Японд очихдоо бол тэр сүнстэй их орон сууцуудаар нь явж сүнснүүдийг мэдрээ гэсэн хэдий боловч Японд лав нэг зочид бол 2 айл 3 газар хоногт тийм байгаагүй. Байр орон сууцнуудын гадуур хүнээрээ явхад ямар ч сүнстэй тааралдаагүй. Харин нэгэн удаа Токио хотоос Сайтама руу явж байхдаа метроны буудал дээр нэгэн тийм айхтар нүд халтрам зүр төрхтэй бодвол метронд дайруулж өгсөн юм шиг байгаа юм. Тийм айхтар эмхтэй хүний сүнстэй бол таарч ийсэн гэдгийг бол бас хэлэх байна. За тэгээ бас нэг их сонин юм бол би Монголд байхад бол ерөөсөө маш их хүмүүс одоо маш их сүнснүүд оюуны энергид бол надаас тусламжгүй идгээ. Тэд нэр одоо арга гэрийнхэн ийм зүйлийг хил дамжуулж өгөөч, миний ийм дутуу байна хэлж өгөөч, миний ийм зургийг над руу шатаагаад илгээгээд өгөөч, би ийм гуц авмаар байна, над явуулуулаад өгөөч, миний ийм зүйл алга байна гэд ингээд маш их олон тийм одоо сүнснүүдийн бол хүсэлтийг хүлээж авч тэдгэрийг бол биелүүлж өгч ийсэн. За хамгийн хачиргалтай нэг зүйл бас өнгөрсөн 2024 он тохиосон. Тэр бол юу вэ гэхээр 2024 оны 12 сарын 28-ны өдөр миний би Америк нэгдсэн улсын Норт Каролина хотын Ралли гэдэг зочид Ралли гэдэг нисэх онгоцны буудлаас Нью-Йорк руу нисэж яхад Нью-Йорк руу онгоцон цугаад нисэж бах Нью-Йорк хотын Неварк гэдэг нисэх онгоцны буудал руу дараагийнхаа ээлжид нисгийхээр онгоцонд одоо хэдэн мянган метрийн өндөрт байдаг юм нисэж байхад надад нэгэн хачиргалтай явдал тохиолдсон. Тэр бол их сонин. Юу вэ гэх юм бол хаа байсан ертөнцийн нөгөө өнцөгт Америкийн нэгдсэн улсын Норт Каролина хот Ралли гэдэг нисэх суулаас гараад Нью-Йорк хотын Неварк гэдэг нисэх суулны буудлаар явж байхад онгоцон дотор 23-аас 24 орчим насны 23 орчим насны нэгэн эмэгтэй сүнс ирж уулзсан. Тэрхүү эмэгтэй сүнс бол Монгол сүнс байсан. Намайг яаж олж ирж уулзсыг бол мэдэхгүй. Туслаараа авраараа багшаа гэж над дээр
яг шин онгоцонд зүрмглэл унтаал явж хахад авраараа туслаараа багшаа гэл над дээр хурж ирсэн. Тэгээ би бүр гайхаад юу болоод байна гэдэг өөрөө яах ч учраа олоогүй. Тэгсэн багшаа авраараа туслаараа би 2 хоногийн дараа одоо ингээд хүний ертөнцөөс хагцах гээд байна. Надад авар туслаач гэд нэг царайг нь харахад бол миний таньдаг буюу над дээр одоо уулзж исэн хүн юм болоо да. Уулзж исэн хүн бахаа гэж яагаад бол бид тэр зүс царайг нь хараад нэг л таньдаг хүн байгаад байсан. Тэгээд нэг 23 орчим насны оюутан охин бах. Тэгээд ирж туслаарай, багшаа туслаарай, авраарай, би хүний ертөнцөөс явах гэдэг шүү 2 хоноод гэд. Тэгээ бас яахаа мэдэхгүй их сонин зүйл болж исэн. Тэгмэгт би нэг тэр Монгол охины сүнсийг нэг 3 хүн байх юм болоо да гэж өмнө уулзж исэн, харж исэн гэдэг нь 3 хүнтэй зүс царай их адил байсан. Тэгээ тэр 3-ын нэг нь бол гэж бодоо би Монголд ирээд өнөх хүмүүстэйгээ холбоо бариад аав ээжийнх нь фэйсбүүк бичээд аав ээжийг нь яриад одоо ингээ явахд бол нэг нь бол одоо Улаанбаатар хотод сургуулиуд төгссөн ажил хийгээ явж илээ. Нэг нь явж байсан ирээд Монголд ирээд лавлаж суух, нэг нь бол сургуулиуд төгссөн ажил төрлийгээд ингээд явж байгаад гэрэл энэ зүг мэдгдсэн. Нэг нь болохоор зэрэг гадаадд сурах явцсан байгаа юм байлээ. За нэг нь бол холбоо барьж чадаагүй хөтэй амьд зэрэг байгаа баха гэж бодож байна. Тэр 3 миний энд 3 багш шиг өнц царийн ямар адилхан ингээд бодсон санаанд орж исэн 3 хүнтэй бол адилхан байгаагүй. Гэхдээ нэг сэнэг итгээд паранормал үзэгдэл болж байгаа юм. Юу хөр хаа байсан ертөнцийн нөгөө дэлхийн нөгөө бөөрөнд Америкт онгоцон дотор нэг ч монгол хүн үгүй, намайг таних хүн үгүй, намайг тэнд байхыг хэн ч мэдэхгүй, одоо намайг тэр онгоцон цугаа явж байгааг хэн ч мэдэхгүй гэсэн хэдий боловч яг онгоцон шин зүрмгэлж явж байхад тийм монгол охины сүнс ирээд надаас тусламж гуйж байсан. Тэгэхээр хүний оюун санаа гэдэг чинь өөрөө сүнс гэдэг чинь өөрөө юм мундаг чадaltaй чадвартай оюуны нэрэг байдаг юм байна. Цаг хугацаа орон зайд хамаарахгүйгээр явж чаддаг. За тэгээ би юу л энэ айлын нэг энэ Солонгос байранд 15 орчим насны энэ охиныхоо сүнсийг бол хараад бол одоо юу айхан байсан нүд халтрам нүд элдрам зүйлвэл байхгүй. Одоо бараг харилцаад бараг юу хийжсэн, яагаад өнгөрсөн, ямар дутуу байгаа юм бэ гэдг нь бараг хүүднээд ярилцаад ингээд бараг суухад биелэн. За товчхондоо бол ер нь бол одоо маанахны хэлдгэр сүүгийтэй байранд бол багш нь бол амьдарч байгаа. Гэхдээ энд бол нэг хайгаад ах юм алга маань. Яагаад гэх юм бол аливаа юм бүхэн өөр юм гэсэн инээрхтэй гар утас ч гэсэн инээрхтэй, хүний сүнс чинь нэрхтэй, хүний бие махбод тодорхой нэрхтэй, бурхан ч гэсэн өөрийн нэрхтэй, чөтгөр шулам ч гэсэн өөрийн нэрхтэй. Тэр энергийн хэмжээний тэр тоол өөрөө их ялгаатай байдаг юм аа. Хүмүүс бид нар чинь тгээс 100 гэсэн тооны хооронд дотор хэлбэлцдэг оюуны нэрхтэй байдаг. Бид нар хэрвээ ямар нэгэн байдлаар физик бие маань өвдөөд ямар нэгэн сөрөг муу юм өндөртөөд орооцолдоод гэх юм бол бидний оюуны нэрийг 100% байснаас физик бие маань нэрийг 100% байснаас тэгхүү болно. Оюуны үед хүний сүнсэн бие буюу оюуны нэрийг рүү шууд шилждэг байгаа. За тэгээ ямар тач хэлсэн багш нэг 9 хоногийн хугацаанд энд бол нэгэн итгээд паранормал үзэгдэл болдог байр орон сууцнд бол амьдарч байгаа. Ер нь бол нэг иймэрхүү зүйлтэй бол өмзөндөө тохиолдож байсан Монголд ч тэр ихэнх тийм хүчирхийлсэн, дарангуйсан, дээрлэгсэн, айлгсан, сүрдүүлсэн өнгө аястайгаар харьцдаг, ханддаг байсан бол энэ их ийгдэг юм гуйсан, боловсон тийм нэг айтайхан сүнс байгаа гэдгийг бол бас хэлэхээр байна. Тэгээ сая та бүхэнд өрөөгөө харуулсан. Тэгээ би бас Японд очихдоо сайн хүмүүсээс асуусан л да. Танаа энд тийм сүнс байна уу? Тийм сүнстэй газруудад очиё гэсэн тэгээ харамсалтай тэд нар маань бол байдаг гэсэн. Шин карант нэгдэж усгааж шин хаалга дуурна, хонх дуурна, эсвэл шалчихар дуурна, эсвэл бийт шин унтж хахад хурж майжин самардна, эсвэл нэг дээрээс дарна
гэдэг юм уу, нэг иймэрхүү зүйлүүд болдог газар байдаг гэсэн би тэр үл мэдэхгүй гэсэн байгаа. Тэгээд дахиад нэг харуулчих. Тэгээд та бүхэн харах эсгийг ч нь л мэдэхгүй байна. Та бүхэнд харагдах эсгийг ямар тааж яасан багшийнх нь бол дэргэд ойрхон байгаа гэдэг бол багш нь мэдэрч байна. Ер нь багш нь энэ сүнсийг яаж мэдэрдэг юм бэ? Ер нь хүн энэ сүнсийг яаж мэдэрдэг юм бэ гэх юм бол нэгдүгээрт хүн бэлгийн мэлмигээр харах боломжтой. Зарим хүмүүс нэг хардгаа. За их л ойртоод байна шүү. Ер нь хүрээд л шүү гадны хөндлөнгийн байр байдлаар. За хоёрдугаарт гэх юм бол сонсдог юм аа. Яриаг нь бол сонсогдно. Гуравдугаарт болох юм бол бид хүрэх гэдэг юм уу. Мэдрэхүүгээр ерөнхийдөө нөлөөлдөг байгаа. За тэгээ багшд нь бол дөнгөж соёлын хүрээл мэддэгдэлээ шүү. За ямар тач хийсэн тэгээд та бүхэн айхдаггүй. Яагаад бол хасгал байгаа. Ерөн сүнсний тухай мэдээд авах юм бол сүнс бүр хүнийг бас хорлох гээд байдаггүй маа. Сүнс бүр ч бас хүн тусалдаг сүнснүүд бас байдаг юм аа. Гэдгийг бол бас хэлэх байна. За шилэн хаалтны цаана ихвчлэн зогсож идэм да. Ер нь бол энэ харагдаж байгаа шилэн хаалтны цаана л ер нь их зогсож идэг. Тэгээд энэ шилэн хаалтаар гарч ирээд энэ нөгөөр ингэж дамжаад энэ өрөөнд ороод энэ шүүгээ гонгоолгоод өгөөч. Энэ шүүгийн дотор миний тэр 5 ширхэг одоо хавтгай цаар ч юм уу тэмдэглэлийн дэвтэр ч юм уу юуны маань 2 нь байх хэвээр 3 нь надад байгаа. Улаан аган өнгөтэй билүү нэг улаан өнгөтэй ямар өнгөтэй гэлээ 2 ширхэг цаас маань алгаа гэдэг тэрийгээ байнга нэхэд холоод хайгаад өгнө гэрээс энэ шүүгийн л байсан гэд амар цай үзүүлэхгүй байгаа. Тэгээ багш нь одоо бодож байгаа аргаа ороход дэлгүүр ороод нэг тийм төстэй тийм хавтгай нэг тийм цаас өнгийн цаас ч гэдэг юм эсвэл урилгач гэдэг юм уу эсвэл тийм тэмдэглэлийн дэвтэр ч юм аваа тэр шүүгийн дотор нь тавьчихад за чиний имийг нь олчлоо энэ мөн үгээд өгөө гэж бодож байгаа. Тэгэх юм бол энэ сүнс амирлаад өөрийнхөө сүнснийхээ ертөнц рүү яваад гацаанаас ангараад дахин хүн төрлийг бол төрөх байхаа гэж бодож байна. За тэгээд ямар тач байсан гэ та бүхэнтэй бол сүнс гэдэг зүйл бол байдаг гэдгийг бол өгүүлээ. Оюуны энерги гэдэг зүйл бол байдаг гэдгийг өгүүлээ. Багш нь яг тийм паранормал үзэгдэл болдог сүнстэй эвгүй байранд бол нэг хит хонхор байгаа гэдэг бол хэлье. Энд чинь шүнл гэдэг юм шүү. Гигийн цагаан өтер нарны гэрэл тусгалаар бол байхгүй. Уусаад энэ агарч одоо ямар нэгэн газар уусаад шингээд гэдэг юм уу газар шандаа шингээд гэдэг юм уу эсвэл ямар нэгэн тэр булш бунхан газараас бол сэрж босч ирдэггүй юм аа. Гэрэлтэй гигийн цагаан өдөр нарны гэрэлт бол эдгээр зүйлс чинь бол айх сандрах юм бол гайхгүй гарч ирэхгүй. Нөгөө газар шараа булш бунхандаа шингээд тэнчнээл хорогдоо тэнчнээл байж идэг юм аа. Шүн болохоор л бидэрчвч шин болохоор л өөрийнхөө хүслийг гүйцэж гээд тэр хүслийг биелүүл хүний ертөнцөөс хагацчих гээд явах хөстэй газар руу явчих гээд байдаг юм шүү гэдгийг хэлье. За тэгээд ямар тач байсан шиний маань лайв хүрүүлээ. Та бүхэнд харагдах хэсгийг бол одоо мэдэхгүй байна. Тэгээ ямар ч бас багш нь солонгос хэл мэдэхгүй шүү дээ. Тэгээд өнөөх төр сүнс маань ч гэсэн монгол хэл мэдэхгүй. Та хоёр яаж хоорондоо харилцдаг юм бэ гэх юм бол ухамсар сэтгэхүйн төвшөнд харилцдаг юм аа. Энергийн хувьд харилцдаг гэдгийг бол хэлье. Тэгээд багш нь бол анх удаага юм ээлдэг зөв боловсон харилцаатай нүд дүр төрх гой сайхантай ийм сүнстэй уулзч таарч ухамсар сэтгүүрөнд харилцаж байгаа гэдэг юм бол хэлж ярьж өгүүлэх байна. За тэгээд та бүхэн маань тэгээд ер нь бол амьдтай бие биенээ хайрлаарай. Амьдтай бие биенээ хайрлаарай. Амьдтай бие биенээ дэмжиж тэтгээрэй. Энэ нэрчлэнд ер нь битгий их юмд шунж байгаарай. Хүн ер нь ямарваа нэгэн зүйл шунах юм уу, ямарваа нэгэн зүйл нь дутуу байх юм бол болдгүй юм байна шүү. Ингээд олон дахин энэ удаж байгаа гэсэн өөрийнх нь ярьж байгаа бол би их удаж байгаа гэсэн. Тэгэхээр амьдтай биенээ хайрал битгий илдэг юмд хийж шунаарай. Тэхийн бол тэгэл энэ зурдын ертөнцид хүний ертөнцид ингээд
бош мухнаа тойрол эргэж тойрол ингээд үлдчихдэг юм байна шүү гэдгээ багш нь хэлье. За тэгээ эндээсээ ухаараа багш нь нөх энэ солонгос охины сүнсэнд яаж тусалснаа та бүхэндээ яриа. Ямар нэгэн үр дүн гарсан юм уу, ямар нэгэн зүйл болсон тохиолдсон бол та бүхэнд хэлж өгнө гэдгийг хэлэх хүсэх байна. За амжилт хүсье.